За эрхэм хүндэт сонсогчид, үзэгчид та бүгдийнхээ бас энэ сайхан өдрийн халуун амар амгалан гайлтхан мэдчилье. Номын хавчуурга нэвтрүүлэг эрхэм үзэг сонсогч та бүхэндээ хүрэхэд ийм бэлэн болсон байна. За өнөөдөр Өөл Довгийн бизнес ухааны докторант Бадарчин Отхуу зохиогчийнхоо бүтээлүүдээс бид бүхэн номын хавчуурга нэвтрүүлгээр онцлон та бүхэнд хүргэдэг байгаа. Тэгээд бид бүгд бол уул номын тухай ярьж байгаа. За өмнөх удаад бол яг цагаан толгойн үсгийн дараалалаар үсгтэй бас Монголын түүхэн дурсгал тахилгад газруудын тухай бас илүү дэлгэрэнгүй ярьсан болвол энэ удаад бас олон сайхан хайрхтын тухай бас үргэлжлүүлэн ярихад бэлэн болсон байна. Ингээд танд энэ сайхан өдрийн мэндийг хүргье. За баярлалаа. За өнөөдөр бол Ховд аймгийн төвөөс 8 км-ийн зайд Баатар хайрхан хэмээх Монгол улсын соёмт бүхий уулын тухай ярих. Тал газар тасарч тогтсон энэхүү уул хүмүүсийн нүдэнд судан харагдаж соён бүсгээр чимээлэгдсэн түүхэн учир холбогдолтой. Энэхүү уулыг 1911 оноос өмнө Талын уулан гэж нэрлэдэг байсан бөгөөд улмаар 1912 онд Ховд хотыг Манжийн дадлаас чөлөөлөхөд Талын уулан уул түүхэн үүрэг гүйцэтгсэн. Тодорхойлбол сангийн хэрэмд төхнөж хятад цэргээр хамгаалсан Манжин амбыг дайлахаар тус ууланд Хатанбаатар магсарч жавын жанчны цэргүүд шивэлэн болсон баг. Улмаар эсрэг ууланд байрсан Манлай Батар Дамдын сүр шар сүмийн хойд ууланд байрлаж байсан Жаалам Дамби жамцнаар нарт түүдэг галын дохио өгснөр Ховдыг чөлөөлөх байлдаан соёмбод тугийн дор эхэлж байсан түүхтэй. Ийхүү их орныхоо тусгаар тогтнолын төлөө тэмцсэн баатарлаг гавийг мөнхжүүлэх түүхэн үйл явдлыг үнэлэх зорилгоор ардын хувьсгалын 20 жилийн ойн баярыг тохиолдуулан бүгд найрамдах Монгол ард улсын бага хурлын тэргүүлэгчдийн зарлагаар тус ууланд Баатар хэмээх цол болгосон байна. Хожим 1970-аад оны үед Ховд аймгийн анхны шугам зургийн мэргэжлийн багш Б. Гомб Баатар хайрхан уулын ингээд соёмб урсан байна. Энэ талаар Монгол улсын гавьяат ойжуулагч энэ Цэнт сүрэн багшийнхаа хийсэн соёмбыг бид сэтгэл зүрхэнтэй нандинаж явдаг шүү. 1970-аад он буюу 10 дугаар ангийн сурагч байх үед тоосгон завуудаас шохоод зөөж Б. Гомб багш минь Ватум цаасан дээр Нимбалан зурсан соёмбыг Баатар хайрхан ууланд урлаж байхад бид хамтдаа байсан гэж хуучилсан байна. Харин Б. Гомб багшийн гэргийн Бадам ханд тухайн үед аймгийн товчоо захиргааны хурлаар орж энэхүү соёмбыг хийх болсондоо хань минь их баяр хөөр болж билээ гэж түүх номонд бол дурдсан байна. За Баатар хайрхан уул бол одоо хүртэл яг энэ соёмбтой хിവэрэ. За мэдээж тодорхой хэмжээний арчилгаанууд хийгддэг бах соёмбыг нь тодруулах тодтгох юм ажлууд хийгддэг бах Ховд аймгийн яг нисэх буудлын цаанхан талд ингэж харагддаг. Их олон сайхан шүлэг яруу найргууд бас Баатар хайрхан уултай холбоотой түүхийн талаасаа ч гэсэн бас хийгдсэн юм бүтээлүүд бас байдаг. Тэгэхээр Баатар хайрхан уул бол одоо Ховдын түүх, ялангуяа Баруун хязгаарын түүхэнд бол үнэхээр ийм тодорхой үүрэг гүйцэтгсэн ийм чухал уул байх нэ гэж тийм ээ. Тэгэхээр яг нэг сүрлэг Ховд бол сүрлэг улсын дунд оршихол нутгал да. Тэгэхээр Баатарын хайрхан уул бол тэр их яг эргэн тойрон хүрээлэгдсэн байгаа сүрлэг улсын дэргэд бол их намхан ийм уул байдаг. Тэгтээ энэ бол геодезийн геополитикийн бодлогын хувьд бол асар их үн цэнтэй юм уул байна гэдгийг бол энэ дээр бас тодтгон дурссан байна тийм ээ. Тий анх Талын уулан гэж нэрлэдэг байсан. Яг хожим нь Баатар уул. Баатар хайрхан уул гэж. Тийм Баатар цол болгосон байх юм шүү дээ тийм ээ. Та бол уулын тал улаан уулын төрөл өссөн мэл үү те. Та харжсан те. Баян манайхан бол улсынхаа баяр наадмыг яг энэ уулын яг хойнохон талд хоримод нь хийж молины гараа барай гих зэргээр тодтогдог. За ялангуяа наана нисэх буудалтай учраас олон хүмүүс ус энэ уулыг дээрээс нь хажуугаас нь толдох энэ боломжууд нь бол их тийм нээлттэй байдгаараа онцлогтой ийм уул байгаамаа. Тийм бахтай Баатар хайрхан ч ингээд харахад цаагаараа бодлоор их тийм тал газар тий. Талын дунд л нилээсэн талын дунд л нэг ийм жижигхэн ийм гал шиг ийм уул байдаг юм л да. Галын хэлбэртэй ч юм шиг. Тэгээ хүн болгын хөөрөөр л хардаг бах. Миний хувьд бол нэг тийм галын хэлбэртэй уул юм байна да л гэж ингэж боддог. Тэгэхээр энэ бол
ялангуяа нэг манжийн дарлал гэж бид нар бас ярьдаг. За энэ одоо түүхэн ач холбогдлын хувьд ч гэсэн асар их одоо үн цэнтэй ийм уул байд юм байна. Би зүгээр соёмбийнхэн тухай бол нэг сайн мэддэггүй байсан. Зүгээр энэ нь бол бас их тусгай зохион байгуулалт ажил болж иж энэ хүү одоо соёмбийг бас бүтээсэн байдаг юм байна. Тэгэхээр энэ бол одоо үзэгчдэд маань таны мэдхийн хувьд бол асар одоо шин сонирхон одоо ийм мэдээлэл болж байна тийм ээ. Тэгээ ер нь Монголын түүхийг ингээд судлаад үзэхээр их гайхалтай л да. Ингээд бүр лавлшруулаад ирэхэд одоо хүн төрөлхтний эрдэмтэд нэг юм дээр санал нийлдэг. Одоо хүн төрөлхтний үсэг бичиг үсэг одоо юунаас гараад юунаас үүсч вэ гэд их маргаантай байж байгаа сүүлд эрдэмтэд нэг зүйл дээр санал нийлж байгаа. Тэгэхээр бүх эрдэмт тэрний үхээр өсөг бол одоо 5-аас гаралтай юм аа. Тэгэхээр 5-ны олдор хаана байна гэд эрдэмтэд маань ингээд судлаад үзэхээр Монголд байна. Одоо тэр Хинтээ аймагт байгаа Харшаа хатны зураг. Тэндээс одоо нэг 200 гаруй 5-ны зураг байгаа юм л та. Тэгж яг судалж бичсэн байдаг юм байлээ шүү тийм ээ. Ном судар одоо иш болгож их болгож одоо ингэж авсан. Тэр бол гайхалтай тэр бүтээлийн юу байна? Чуулбар тэнд байна тийм ээ. Тий одоо удахгүй энэ уул ном дээр дурддагдан л та хойш. Ер нь тэр Харшаа хатны дурсгал бол их сонирхолтой их гоё. Тэнд бол дан ганц 5-ны зураг гэхээсээ илүү одоо тэр хүн төрөлхтний үлгээд их хүнтэй хувь нэмэр орлохоц маш их түүхэн дурсгал зургад байгаа. Баримтууд одоо тий одоо хэдэн мянган жилийн өмнө тий. За одоо чи нэг эмгэлэлтэй тал хоёул ярил л да. Хойд зэгрийн агуу байгаа. За хойд зэгрийн агууд очичлээсэ. Тэнд нэг дутагдал байдаг. Одоо хятад байгаа агуу байгаа л да. Одоо тэр байгалийн тэр түүхэн дурсгал газар хятадуудын хөөдөн татаа тэр агуу дотор гэрэл тавиад зам тавьсан байгаа. За бүр машинтайгаа орж болох юм шүү дээ тий. Үгүй. Зүгээр яг явган одоо ингээд үзүүр үзэх маягаар тийм ээ. Усад одоо тэр явган тий жуулчтай зориулсан замын тэр хөрсөний нэвдэхгүй тул тусгай зам тавьсан байгаа. Тий. Манай энэ хойд цэгрийн агуу бол хятадд байгаа тэр агуугаас одоо он толлын бүр өмнө бол авчиж байгаа. Тэгээ тэнд байгаа тэр хатны зургуудыг харахаар бүр түүхэн ач холбогдолтой зургууд дааж хамсалтай. Тэр хойд цэгрийн агууд байгаа тэр түүхэн зурсалт газарт штрикээр дарж байна, зурсан байна. За тэр дээр тэмдэгэд нэмхэн тэр тэнцүүлээ мөн. Янз-янзын битцсэн. Тэгэл гал их төлцсөн баг. За доктор нь. Тэгээ тэр гал төлчихэр чинь тэр тортог. Тэр байгалийн тэр түүхэн дурсгалын минь ингээд балартуулаад байгаа. Тэгээ би энэ урд нь ч ярьж л байсан л да энэ байгалийн энэ аль жуулчлалын яам. Тэгээ энэ засгийн газар ч сандчлаа. Энэ түүхэн дурсгал газрыг эвдэн сүйтгэж байгаа улсууд бол энэ бол санамсруу биш энэ санаатай үйлдэл. Санаатай үйлдэлтэй нь хуулийн хариуцлага тооцохдоо эх орноос уурсан гэдэг зүйл ингээд тооцоолол ямар вэ гэдэг би бол санал дэвшүүлээд ярьж л байсан. Тэгээ би бол өөрөө шийдвэр гаргах төвшин хүн биш л дээ. Тэгээ тэр утгаараа яг яриад энэ албанчаал ханддгийн. Тэгэл хандаал нь ямар ч тийм хариу ирдэггүй. Жог харсан. Одоо яг сүүлийн экологийн алба гэж байгуулагдаад цагдаагийн. Тэгэл одоо энэ тэнд ингээд судлахаа гэдэг явахаар Монголын түүх олдрууд нь бүгд алга болцсон, тоногдсон байдаг. За. Ер нь Монголд байгаа энэ түүхэн олдвор газрын бараг 70-80% нь дандаа тоногдсон байдаг. Тэр одоо яг дотоодын иргэд өөрсдөө одоо тийм асуудал үлдэж байна. Тийм. Мэдээж ойлгомжтой. Нутгийн иргэд үлдэж тэндээс одоо хүмүүсийн яриаг сонсож за энд бол нэг иймэрхүү хэрэгсүр байдаг юм. Энэ түүхэн газар гэдэг юм гэдгийг мэдээд тэгээд тэрийг тоногдсон. Их харамсмар. Тэгээд энэ дээр бол их сэтгэл имзэглэж явдаг хүний хувьд энэ хуулиндээ жоох нэмэлт өөрчлөлт оруулаад энэ байгалийн түүхийн дурсал газрыг хэрэг хүн эвдэс үтгэжлийн санамсаргүй үйлдэл шахахгүй санаатай учраас зүйлэн хүндрээд эх орноос орсон гэдэг зүйлээ ингээ ялж ивэл ямар вэ? Энэ чинь монголчууд бид хүн төрөлхтний өмнө хүлээсэн үүрэг гэж байгаа байхгүй. Яг үнэ. Тийш тийм чинь хэдэн мянган жилийн өмнө та бодлоо 20-30 мянган жилийн өмнөх үйлдэлээр тэр чулуунцгийн үед хүн төрлөخت үүссэн цагаас эхлүүлээд тэр ахуй амьдралаа одоо тэр тухайн үед одоо гişэ ном гэж байсангүй. Тэр ахуй амьдралаа авч үлдэхийн тулд тэр хатан дээр сэлж үлдээсэн баг. Ийм амьтан байсан байна. Тэг ингэж амьдэрдэг байсан. Тэгээд тэр амьтдын тэр хүртэл ингээд одоо энэ цаг үед байхгүй л те. Тэр амьтдын дүр зургийг хатан дээр үлдээсэн зурлыг маань хүмүүс очиод устгаж эвдэс үлдээд байгаа. Энэ нөө харамсмар. Энд ч одоо Монгол улсын тэр түүхэн
имэчин эвдэс үтгэн гэдэг бол тэнд харс. Тэгээд тэнд ч одоо эртний бичүүд байгаа. Маш их тийм тайл. Тэгээд эртний бичүүдээр ингээд өсөн өсгөн ингээд зураа сарччихсан. Тэгээд тэр нь унших гэхээр аюу хэцүү. Ер нь яг ингэсэн одоо сүүлд би яг таныг эхлэхээр санаж байна. Яг энэтэй холбоотой юм баримтат киног манайх ч нэг 3 цэнхрийн агуу гэдээ бас тийм агуутай тийм ээ. Тэгээд тэр агуу болон за түүний одоо Ховд аймгийн бас зарим нэг бүс нутгуудыг хамруулсан тийм түүхэн дурсгалд онцгой чухал гэж байгаа. Онц чухал тийм одоо хатны сүг зургуудаар баримтат кино хийсэн байна л да. Сарах мандсан нутаг гэд. Тэгээ ингээд харахаар одоо таны яг энэ дээр бол зөвхөн хувь хүнжилтгөө компани хүртэл одоо оролцоод ингээл явцсан л байдаг. Одоо тэр үнэхээр онц чухал дурсгалтай газар дээр антина босгоцсон байдаг ч юм уу те. Тэгэхээр бид бүхэн бас эргээд бас бодмоор л байгаа. За бүгд найрамдах хятад ард улсын жишээг та бол сая дурдж штэ те. Тэр байгалаа яаж гоё хамгаалж гин. Тэр иргэдийг зорчих тэр үзүүр үйлчилгээ болгож одоо бүр тэрийг чинь ингэж төмөн олонд одоо ингээд аялал жуулчлалын нэгэн хэсэг болгоод байна штэ. Гэтэл манайхан бол одоо тийм зүйл дээр за хайрлах, хамгаалах ч одоо аялал жуулчилж бүр өнгөрч тийм ээ гэж бодоход одоо хайрлаж хамгаалах тал дээр бас анхаарал хандуулах нь зөв байхаа. Ер нь бол энэ чинь яг хүн төрлөختний өмнө хариуцлага хүлээсэн гэдэг чинь үнэн шүү дээ. Ер нь түүхийн маш их том үн цэнтэй ийм он цагийн одоо том баримт гэж ингэж ойлгоод илүү их чухал юм болов уу гэдэг талаас бас бодогчл байна л да. Тийм. Тэгээд одоо ингээд ганц бүгд найрамд хятадд орчихсон дэлхийн аягүй олон улсууд тэр түүхөө соёлоо хайлж хамгаалахын тулд тэнд сэргэн цэцэл хийдэг. Манад тэр сэргэн цэцэлт хийх тийм манай тийм лаборатори байхгүй. Одоо чинь заа тийм хэрэгсүр боллоо гэж бодъё. Хүннээгүй энийг хэрэгсүр олдоход тэрийг хэрэгсүрийг хамгаалтанд авдаг байхгүй. Хамгаалтанд авахын тулд павильон барьдаг. Хамгаалж шүү тийм ээ. Хайшаашаа одоо магадгүй 20-30 м ч юм уу. Зарим тохиолдолд 100 м ч тохиолдол байгаа. Тэгээд тэрийг хамгаалтанд авахын тулд павильон барьдаг. Тэгжээж тэрийг манад бол тэгээд павильон барих гэхээр тэр хөрөнгө санхүүжилт байдаг. Тэгэхээр тэр байгалийнхаа хөрсөн дор хэдэн мянган жил болсон тэр түүхийн олдурад гинт ингээд нар салхинд гарахаар өгөршөж юм уу? Тэгшээ тий. Тэр байгалийнхаа тэр унган тэр хадгалагдсан зүйл нь алдагддаг байхгүй. Тэгээд тэр алдагдлаас урьдчилан сэглэлийн тулд тусгай хамгаалтанд авч павильон барьдаг. Тэгээд манайх одоо энэ санхүүжилтийн нэг төрцөх маань их шууд өгчжээмээр л байна. Энэ эрдэмтэд маань ингээл манай эрдэмтэд бол үнэхээр судалгаа хийж байгаа. Нар сар өдөр хоног байгалийн жилийн 4 байлаар төлхөрхий гадаа гандаж салхинд одоо тэгэл их зүйлийг хэцүүлэг хийхэд дан төрцөг тэн дээр анхаарал хандуулах нь маш бага. Орон нутгийн иргэд бол 101 60-70% нь бол их орныг хамгаалах чин хүсэл эрмэлзэлтэй байдаг. Энэ орон нутгийн иргэд бол буруудахаар байхгүй. Үнэхээр байдаг. Дааж тэнд нэг ухар мөчт хүмүүсүүд нэрээд одоо сүүлийн үед энэ тоног тохиромжч их сайжирсан байна л да. Одоо ингээл орон нутгийн иргэд ингээд дуудлага гэж байгаа. Цагдаагийн байгууллага тийм эрх хөрхийн байгууллага дуудлагад манай тэд маань эрхсээрөө л цаг алддаг. Тэгэхэд тэр тоног одоо тэр хэрэгсүр тонж байгаа нөхдүүд маань сүүлийн багчтай учраас нэг ямар ч хөлдөх хөрсийг цагт дор өгч байгаа. Цаг хугацааны хувьд тийм маш богино хугацаанд ухаад тэгэд нөгөө цагдаа нь бараг дээр ирэх бүхий албанчлалын эрхсээрээ л нөгөө аль хэдийн аваад цугтагчиж байгаа. Энэ дэр харсмаар манай нутгийн иргэд бол үнэхээр хайрцагтай байхгүй. Би бол одоо Монгол улсын иргэдээр тэрц маань орон нутгийн иргэдээр бахархдаг. Маш их улсын хайрлаж хамгаалж их орно гэсэн сэтгэхүйтэй ус зөндөөл байдаг. Тэгээд тэдэртэй уулзтаа тэд маань уулзахаар тэр одоо тэр тоногчд маань дандаа сүүлийн машин унж сүүлийн тоног төхөөрөмжийг ашиглаж байгаа. Бараг засгийн газар байхгүй тэр хиймэл дагуул тэр тоног төхөөрөмж чинь тэд байж ашиглаж. Тэгээ одоо газрын хөрсөнд хаана юу вэ гэдэг бүгдээ мэдчихсэн. Тэгэл ярил ухаалаа авчиж байгаа. Хоёлоо бас эртний хотууд намын тухай ярьж байхад Монголын эртний хотуудын туур бас яригчижсэн тийм ээ. Тэгээ одоо би бол нэг ойрын нэг жишээ бол юу вэ гэхээр манайх ч бол за эртний хотуудын тухай бол хоёлоо ярьсан. Үүнээс гадна нэг юм сүм хийдүүдийн одоо туурууд их олон байдаг штэ. Тэр чинь нэг юм нийгмээс нийгэм шилжих нэг энэ он цагуудын үедээ балран дараа ицсэн хүрээ хийдүүд гэж байгаа. Тэгээд би Булган аймгийн Хутаг өндөр сумын нутагт очиж нэг тийм
сүмийн тойр дээр очисон байхгүй юу. Тэгээд ер нь нутгийн иргэд одоо тэрийг яаж хайрлаж хамгаалж байгаа юм бэ гэдг нь бол илүү их тодорхой байсан л да. Машин тэрэг одоо яг тэр одоо тойрын хийдийг ингээл зориул эхлэхэд малчид бол энэ тэндээсээ гараад ирдэг. Та бүхэн одоо ямар зорилгоор яаж явж байгаа, ямар хүмүүс вэ, тийм ээ. Ер нь бол энд бол одоо янз бүрийн газар мазар энэ төр гэдэг ийм зүйлүүдийг бол бид нар бол дэмжихгүй шүү гэдэг те их ийдгээр соёлтой бас энэ нь бол өөрөө бас нутаг орноо сайхан хамгаалж байгаа нэг том иргэдийн одоо том оролцоо гэдэг ч юм уу те ийм зүйлүүд бас сайхан төлөвшсөн байгаа нь бас анзаарагдчих байдаг тий. Ер нь түүхийн энэ дурсгалт газрыг бол энэ иргэдийн оролцоотойгоор л хамгаална. Тий түүнээс ч өстой тайм биш тий. Тэр ойн байцаагч ч юм уу тий одоо тэр хүмүүс бол хамгаалахад очоор цуцагдaltaй. Тэгэхэд яг тэр түүхийг бол нутгийн иргэд маань л хамгаал. Тэгээд тэр нутгийн иргэд бол бид бол бас жоохон дэмжмээр байгаа хэрэг. Тэгдэг. Яг үнэ. Санхүүжилтийн хувьд дэмжиж байхгүй бол бас болохгүй л байна. Одоо та бодоод үз. За одоо ингээд иргэдийг дэмжих асуудал ярих гэж байна тийм ээ. За энэний ард ер нь яг юм соёлтой холбоотой асар их олон зүйлүүд одоо мөхлийн ирмэг дээр туллаа дэмжихгүй болвол одоо тэр одоо сайн дурын байгаль хамгаалагч байдаг ч юм уу мэдэхгүй те одоо ямар нэгэн хэмжээнд одоо тэр нутаг усанд одоо үргэлжид сэтгэлээ дэвсэн байдаг тэр хүмүүсийг ямар нэгэн хэмжээнд одоо энэ манайч одоо салбарын том одоо тодорхой хэмжээний яамтай болцсон те одоо эндээс бол их том үр дүн гарна гэдэг иргэдийн хүлээлт бас их байсан. Тэгээ одоо ялангуяа би бол бас боддtiin та бол ингээд түүхэн дурсгалт газруудын тухай ярьж байна. Өгтөө бол амьсгал нэг ойлголт л та. Одоо тэнд маш их олон жил болсон нутгийн одоо амин чухал одоо нутгийн аялга, нутгийн одоо тэр дуу хуур тийм ээ тэр аман ярианы онцлог энтрийг харуулсан ийм хүмүүс үстэй байдаг. Манайхан бол тэр хүмүүсээ нөгөө нэг ардын авьяастан гэж нэрлэдэг штеп. Тэгээ хошин шог мөгөөр нөгөө хүмүүсээ бас жоохон их шоглоод их сонирн болгоод ингээ гаргах чинь. Тэгээ тэр хүмүүсийг дэмжсэн бодлого өнөөдрийг хүртэл бас байдгүй байхгүй те. Эдгээр чи яг л бүгд одоо нэг ийм одоо циклд ороод тийм ээ тэр дэмжлэг тэгээд бас тэр хүмүүсийг нэг тодорхой хэмжээнд урамшуулцдаг байвал хүн чинь бас арай өөр шүү дээ. Тэгтээ манайхан бол тийм зүйлийг одоо хүсэхгүйгээр одоо гагцгүй бидний одоо үүрэг юм а гэж ингэж одоо бас зүтгэж тэмүүлж байгаа нь бас их сайхан тийм ээ. Тийм одоо тэгээд хоёлаа энэний өмнөх дугаарч ярьжсэн. Эртний хотуудын талаар ярьж хахад одоо манай Монгол улс бол одоо аль жуулчлаар л улсын төсөө бүрдүүлэх бүрэн боломжтой байхгүй. Одоо судлаач хүний үед миний үед ингээд бодоход бид хөгжлөөрөө дэлхийд эхний 3-т орох энэ бол зорилго биш байхгүй. Эхний 3-т орох бүрэн боломжтой. Бид энэ дэлхийдийн Сауди Араби гэж бид нар ярьдаг тийм асар баян улсууд байна. Бид тэдрээс ч илүү баян сайхан амьдрах бүрэн боломжтой. Түүхээ ингээд судлаад үзэхэд одоо тэр 12 дугаар зуун за тэрнээс өмнөх тэр хүннөөгүй үе тэрнээс өмнөх үеүүд ингээд харахаар монголчууд бол түүхэнд асар их түүхэн гавья байгуулсан артан. Тэгээ энэ цаг үед амьдарч байгаа бид л жоохон хансмаар амьдраад байгаа байхгүй юу? Яг үнэ. За одоо чинь ингээд ахын соёл гэдэг юм бол монголчууд хэдэн мянган жилийн өмнөөс өвлүүдэд үлдээсэн. Тэгэхээр энэ цаг үед одоо ахын соёл байхгүй. Тэгэл одоо овоогоо зүг дахиж чадахгүй шүү дээ. Одоо ингээд цагаан сар болно. Одохгүй. Тий. За тэгээ цагаан сар болохоор хүмүүс нь овоо дахиж чинь гэл тэгэл дүүрэн арх нишил чихрийн цаас тэгэл хэвийн боо ууц мах гэл тавьцсан. Тэрүүгээр дүүрэн хог уулын архны шилийг болон тэгэж тэнгэр хангаад өөрөх нь буруу шүү дээ. Тэгэл нэг хятад хадаг очдөг. Тэгдэг. Тэр бол одоо тасардггүй тий. Тийм тэгэл нөгөө одоо хямрын тагцэг лөө. Тэгдэг. Хямрын тагцэг гэдээ ойчсон байдаг. Тэгээ мөнгө их тавьдаг. Энэ Монгол улсын үнцэн гэдэг чинь Монгол нэг төгрөг шүү дээ. Нэг төгрөгийг хийхэд бол асар их мөнгө зарцуулж үндэсний валют авах. Тэгэхээр манай Монгол улс үндэснийхээ төгрөгөө зүгээр годамж нэгэ салхинд хийсэй явчих. Тэр уул оройд тэр хүн мөнгөнд дэвсгэртэй тавихаар тэр салхинд хийсэж байгаа. Тэгээ тэр нэг төгрөг гэдэг чинь ямар хүнцэнтэй зүйл байх вэ? Тэгээ тэд чинь нэг төгрөг тавихгүй юм бол доор хаяж 5 10 20 мянган төгрөг тавьчих. Тэгэл тэр нь салхинд хийсэл ингээл илжрээл ялцраал энэ Монгол улсын мөнгөнд дэмждэг гэдэг чинь бол дэндүү хансмар. За тэгэл ахын соёл гэж ярьснаа гүцэхэд одоо энэ нийтийн тээвэрч юм ингээл гудамж талбай уул хадаар ингээд аялал зугааж явахад манай ахын соёл бол үнэхээр байхгүй. Хаа дуртай газар хогоо хайна.
Тэ тамхинишээ хайж гэн, нус цэрээ хайн. За тэгэл одоо нийтийн тээврээр өөрчлөлт төртөл цүнхээ урдаа бариад орохгүй өөрөө л явчих. Уулын ч тэгэл одоо хатуусан тэг ингээл годомж талбаар ингээ явахаар монголчууд ч бүтэн зайтай явахын тулд бүтэн хувц өмсдөг. Тэгэхэд энэ залуучууд маань тэрийг ойлгохгүй урхаа хувц өмсөл албаар тэр өмдө урчтын шиг юм л. Тэгэл урхаа хувц өмсөл явж гин. За тэгэл малгайгаа буруу харуулж өмсөж гин. Малгай буруу харуулж өмснө гэдэг чинь Монгол ахуй соёлд нас барсан хүн, яс барьсан хүн л малгайгаа буруу харуулж тэр яс барьж зан хөлөө үлчээд буцаад малгайгаа зүг харуулж өмсдөг. Гихч шин одоо манайчууд ингээд үндэсний өөх төөхөө соёл алдагдсанаас болоод залуучууд нь хүртэл буруу үйлдэл хийгээл урхаа хувцтай явж нэмэгтэйчүүд нь хүүсээ гаргасан өмд өмсөж чинь эмэгтэй хүн хүүсээ гарах болдгоо штэ. Болдгоо байхгүй юу? Тэр чинь Монгол ахуй соёлд байгаа. Тэгэл одоо ахуй өв соёлоо бид асар их үүсгэж байна. Тэгж болохгүй л да. Тэгээ одоо нэг иймэрхүү шилжилтийн он цагуудтай бид нэр бол яалтчгүй нүүр тулаад ингээд ороод ирлээ л дээ тийм ээ. Тэгэхээр энэ дээр бас энэ бол нэг төр засгаас нэг гинт шийдвэр гаргаад тэгээ өөрчлөгдчих зүйл биш бах тийм ээ. Биш. Ер нь бол хувь хүн болвол өөртөө бас дүгнэлт хийх. Эргээд өв соёлоо бас эргээд харах, зан заншлаа бодох. Тэгээ би ч одоо Монгол хүн шүү дээ. Бусдаас бас ондоош ёстой шүү дээ, тийм ээ. Биднэрт итгэл үнэмшил байх ёстой шүү дээ гэдэг талаас харах юм бол илүү одоо өгөөжтэй, үр дүнтэй байх юм уу гэж би бас өдөө бодож Тэгээ байгаа. одоо энэ ёс зүйгээс сүүлүүд яриад байгаа шүү. Тий одоо манайхан тэгж ярьж байна тий. Ёс зүй гэдэг чинь хин нэгний онол юм уу, хин нэгний номоор ойлгож авдаг зүйл, мэдэж авдаг эрдэм мэдлэг болсоор биш. Бас биш болчиход Ёс зүй гэдэг чинь хүүхэд ахуй насанда тэр хүн харж хүмүүцсэн, эцэгхийн олгосон тэр гэрийн хүмүүсээс олж авсан зүйлийг ёс зүй гэдэг. Одоо тэр ёс зүйн хүүхэд наснаас алдагдсан хүн 1000 том болоод 1000 сайхан сургууль соёл төгсөөд 1000 онлын танхимаар тэр ёс зүй гэдэг зүйлийг олж авдаг зүйл биш. Тийм учраас монголчууд эртээ өсөсөд гэрийн хүмүүжил гэж байсан баг. Өөр хүүхдээ баг багт нь ёс жаншил гэдэг юм чинь тийм баг. Ах цах хүний өвдөгдөж одоо тийм ээ. тэрийг ёс зүйтэй байхад л зүйлд анхаарсан зүйл ах ёс жаншил гэдэг чинь. Одоо чинь айлд орж ирэхэд тэр хүнтэй яаж амар мэндэ мэдлэх үү? За магадгүй тэр хүн нэг үйлдэл хийж юм оёо сууж илаа гэж бодъё. Тэгэхээр тэр ойдл дээр ороод ирэхэд тэр ойдлыг өрөөж байна. За магадгүй эсхий хийжүүл өрөөж байна. За тэр бүх юм болгон өрөөл бэлэгдэл байсан. Тэр зүйл мань алдагдсанаас болоод одоо өнөөдөр ёс зүй алдагдаад байгаа. Тэр ёс зүйг хийдэг гол зүйл нь Монголын ахуй өвс соёл. Үлгэр ярьдаг, туйл хайлдаг. Бидний чинь жоохон бахад манай өвөө эмээ бидрийг айгүй ёсчууд хүмүүс өмжсөн байхгүй. Адлал Ахмад төөний өмнө карвандагаар хайж болт. Тэ. Тэг чи одоо энэ залуучууд чинь ингээл харахад ирэн бэлтгүүл карвандагаар хайл явж. Ичиж ёс жаншил хаана. За тэгэл Ахмад настай хүний өмнө хөлөө ачаа сууж. За тэгэл Ахмад захс өмнө одоо хүнддэхгүй байна. Би бинэ ирэн бэлтгүүл би бинэ хүнддэхгүй. Нэг муухай хараалын үгэлэл. Одоо ингээл нийтийн тээврээр ингээл гудамжинд явж байхад би энэ залуучууд яриг ойлгодог байхгүй. 100 үг хэлэхэд 100-ийнх нь 60 70 нь пэгэр эхлээд аагаар дуссан үг хэлж байгаа. За тэр хүн өрөөгöd байгаа юм хараагаад байгаа юм ойлгохгүй. Тэгэл тэр 100 үгийнх нь 60 үг нь тийм байна гэхэр ч одоо юу гэж ойлгох вэ? Уулна Монголын улс хийсэн багч Чингис хаан хизээ салсгүй сайн нөхөртөө сүүсэг сэтгэлийг ээдүүлэх тоссог сэтгэлийг царцах чалчаамоогийн бүү хэлгээд. Тэр үг гэдэг хүчтэй зүйл. Үг гэдэг амтайч хэлж ярьдаг тийм ээ Монгол. Тийм учраас монголчууд бид ер нь өөр хоорондоо ив ирэх юмлж тэр ёс хүмүүжил ёс жаншлаа ер нь дагаж явах хэрэгтэй. Одоо тэгэл эрен ч байхаа ч эмэн ч юм байхаа ч. Одоо сайн иргээл ямар ирэх хүнийг хэлэх үү? Гэрээ эзэх хүн ямар ах вэ? Гэрээ эзэхтэй хүн ямар ах вэ? За тэр ойр чи хэлээ л одоо ингээл нэг би нэг найзандаа ингээл очиж байгаа. Хоол хийх гэж бүү хэрүүл болж байгаа. За нэг гэр орноо цэвэрлэх гэж би чийтэй тулаал. Гэхдээ нэг алга даанам нэг жижиг юм өрөг тийм. Хогийн шүрдээ тоосыг арчаад угаачаад ирэм гэлтгөө угаагаад цэвэрлэл хоолыг хүртэл. Тэр чи одоо тэгэл гэр бүлийн гишүүн бүрийн л үүрэг штэ тийм. Хэн завтаа л. Тэрнээс ир хүн гэхээр гэрээ арьс хийх ёсгүй юм штэ. Аль завтаа нь ир хүн үнэхээр завтаа бол гэрээ эзэх хүн сайхан ихнэр ороод ихтэн халуун хоолцоогоо хийчихсэн хань ижлэг хүндлээд хайрлж ивэл гэрээ эзэгтэй хүн ч гэсэн эрхлүүлээд нөхрөө хүндтгэн. Тэгэхээр нөгөө бие биенээ хүндэтгэх зүйл байхгүй болчих учраас ирэм гэлтгөө бие биенээ үгүй ядаад шүү дээ. Одоо манай Монголын нийгэм тулгандаад асуул юм шүү дээ. Эрэгтэй хүн ийм байна, эмэгтэй хүн ийм дандаа бие биенээ шүүмжилсэн, бие биенээ давж гарах гэсэн оролдлого. Тий, оролдлого. Тэгээд бие биенээ үгүйсгээл. Тэгэхээр чинь эцэд төгсгөлгөл
том асуудал болж байгаа юм л да хязгааргүй тий. Тэгэхээр л би нэ ойлгох хайрлал гэдэг чинь нөгөө гэрийн соёл монголчууд ийм агуул тий гэрийн хүмүүжил гэдэг юм ёс заншил гэдэг юм чинь бас байж тээ бариад идэх байхгүй. Хичнээн их сургууль төгсөөгөө гэсэн ёс заншлаар хүмүүжүүлдэг гэсэн байна. Яг үнэ. Одоо эн чинь бол нэг тийм бичигдэж тэмээ үлддэг ийм зүйлч бас биш байгаад байгаа шүү дээ. Одоо жишээлбэл тэр ёс зүй гэдэг юм те гэр бүлийн тэр ёс суртахуун гэдэг юм. Ижээ аавнд үр хүүхдүүдтэй өвлүүлж байгаа. Тийм ээ өөрийнхөө даган дуур ялгаж ч юм уу те бусдтай харилцаж байгаа байдлаараа ч юм уу. Эсвэл тэр нэг өдөр тутам хийх гэж байгаа тэр зан үйлээрээ тэр хүүхдэд өвлөгч байгаа. Ийм одоо ёс суртахуун бас байгаамаа. За хоёул нэлен явчлаа шүү те. Ёс зүйн тал руугаа ороод явчлаа шүү. Батхан хайрхан бол. За Одоо ингээд би өсөж тавьж болтоос ингэж байгаа шавж те. Тэгээ. За Улаанбаатараас баруун урагш 200 км 250 км-т орших Эрдэнэс сант сумын төгөөс 33 км зайтай оршдог Төв аймгийн Эрдэнэ сант Өөр хангай аймгийн Бүрд сумын нутагт 30 орчим км үржилдэг нуруу байдаг. Оргилонд Батхан уул бөгөөд далайн түвшнээс дээш 2178 м өндөрт өргөгдсөн байна. 1957 онд дархан цаацлах газар болгосон ч байгалийн мууж ландшафтын нийтлэг төрхийг төлөж чадахгүй байгааг харгалзан байгалийн нөөц газар болгон өөрчилсөн байна. Батхан уул нь хангаан хинтийн уулахыг можид багтах ба орхон туулгын савын далайн түвшнээс дээш 1500-аас 2000 м өндөрт өргөгдсөн бисрэг өндөр уулсын нэг бөгөөд Монгол орны хамгийн өмнөд захын ой бүхий уул юм. Батхан уул нь ойд хэрийн бүсээс их тасархаа оршдог боловч уулын төв хэсэг нь ус намагтай. Уулын хар шорон хөрстэй жиггэн ойд хэрийн байгалийн төрхтэй. Эндээс 10 жижиг горих их авч урсдаг. Хойшоо их ав урсдаг ба. Уулын урд үзүрт ар жаргаланд өвөр жаргалан тэмээ хоёр голын их байдаг бөгөөд энд Монгол элс гэж алдарсан элсэн тасархаа зах хурч ирдэг. Ар жаргаланд голын элсний захаас эхлэн хайлаасны төгөл даган хойд хэрэг давхад толтын ам харагдана. Түүний даган өгсөд их ойроо орох бөгөөд хус шинс голсон ойн ан амтан жигүүртэн шуудаар баялаг. Хайлаас ургасан их элс өргөн ой хоёр нэг дор ийм ойрхон оршихын дэлхийд хоор байгалийн өвөрмөц тогтолцоо юм. Батхан уулын бүсэд хангай нурууны хамгийн зүүн үзүүр болох Дэлгэр хан, Батхан үст буурал аргал угалц гурван өндөр уулын хөшөөд ботхон царам зэрэг уулсан нэг дор бөөгнөр оршдог. Баруун хойноос зүүн урагш чиглэл үргэлжсэн Батхан уулын хамгийн өндөр оргилын далайн түвшнээс дээш 2178 м өндөрт өргөцсөн байдаг. Батхан уул нь хуурмал элсэн чулуу, хуурмал занар, аргиллит, ланцар, гантиг, гөлгөр, мөлгөр, хөрзөн гэх мэт асар их хуурсан хурц чулуулаг маш зузаан хүчлэлэг чулуулагаас тогтсон байна. Жинхэнэ хээр уулт хэрэн бүсэд орших учир нийт нутгаар үржил сайтай хар хүрэн хөрс зөнхлөн. Ар өвөр жаргалант голын хөндөөгөр эсрэх хөрстэй өвөр жаргалантын голын адаг орчим сайжрах хэмээх газарт зузаан ноцох занар элсэн чулуу мөлгөр хөрдсөн зэрэг цэрдийн хурц чулуулаг бий байна. Уулын хаар өөрөөр олон гол гарах хөрсдөг бөгөөд жаргалантын адаг хэрд дивсэн булаг хунхар гэх мэт эрдэс бүхий аршаатай. Батхан уулын голын бүх хөндөөгөр элсэн манхантай бөгөөд энэ элс зүүн урагш шуурн нүүж өвөр жаргаланд голын хөндийн урд ард дунд хэсгийг дарсаар байна. Ойд хэр уулын хэр зогсон тул ургамлаар нэг баялаг тус орны хамгийн өмнөд захын ойд цагаан хос голлно. Гурван зүйлийн навчтай байгаас гадна уулын ингэр хад хасаг хоолой жалаг ганг хавчлаар хайлаас мэрсэр байдаг. Уулын ар хэсгэр нь хусан торлог голлон ургасан цартуултай газар олон бөгөөд ерхөг хялхан хяаг, согоо ур, ботуул, морины уруул, шуун хөг, өгөн аг зэрэг бэлчээрийн нарийн өвс ургамтаас гадна бамбай, сөд, дэгд, башир, алтан гагнуур, таргун шир, ганг гэх мэт эмийн ургамал их хэлбэг ургасан байна. Цагаан төмөс мэхэр, мангар, мойл зэрэг хүнсний ургамалч бас ургадаг. Батхан уулын ан амьттай баялаг биш боловч бууг, бор гөрөөс, гахаа, шилүүс, үнэг, чон, мануул, тарга, зурм туулаа гэх мэт элдв мэрэгч амьтнууд бас байгаа хотон зэрэг амьттай. Батхан уулын өвөр хормой голуудын хойд дэнж арын гол горхны хөндөөгөр түүхийн дурсгал болох эртний бурш хэрэгсрүүд олон байгаа. Эднээс гадна бичгтийн амны хадны бичээс тогоо туулын хаданд тогоо хоёгт хэмээх газарт хөөх хой гэх мэт эртний үед хамаарах дурсгалууд байдаг.
Гэвч нутгийн ардууд хөөх хуйгнаас нь авч шагаан хусвар хийсээр байгаад дууссан баг. Та шагаан сум хийсээр бод. Тогоод уулын хатан тоог 1973 онд Эрдэнэ сант сумын музей тавьсан бөгөөд өврийн лүнгийн хөх даваа зэрэг газруудад авраг өлөг хөрүүлийн мөрний хэв, авраг хөрүүлийн чулуутсан яс, дөрөвдөгч галын арслан зааны яс тус олдсон бөгөөд тэдгээрээс заримыг нь байгалийн түүхийн музейд бол тавигдсан. За манайхан нэг ийм үнэхээр одоо ингээд үнэхээр үзэгсэлэн төгөл төр их сонин тогтцтой уул гэдэг нь бол эндээс бол одоо тэр бичигдсэн дүр төрслөөс бол тодорхой харагдаж штэ тий. Тэгээд Батхан уул бол энэ судлаад үзэхээр 90 галын үеийн тэр зүйл аюу байхгүй. За шинжүүд нь тий. Одоо тэр эцсэн байгалийн зохистой. Тэгэхээр энэ Батхан уулыг манай Монголд ер нь төр засаг ер нь энийг аялал жуулчлалын бүсэд оруулахдаа цэвдгийн үеийн тэр зүйлд оруулмаар байгаа байхгүй. 90 галын үе. Яг тэр үед одоо яг бүх юмуд одоо чулуутсан хэлбэрээр байгаа байхгүй. Зөв. Тэгээд энэ цаг үед тэр цэвдгийн үе чинь энэ цаг үед ирэхдээ яаж өөрчлөгдсөн байна? Байгаль цаг өөрөө тийм. Тэр нь л одоо тийм өвөрмөц дэлхийд байдгүй тийм өвөрмөц. Тэгээ одоо судалгааны том бас их том суур болох нь шүү дээ. Тий, одоо энэ одоо судлагдал явж Аа. байна. Одоо жишээлбэл манад нэг ийм зүйл байх юм. Одоо тэгээ эндээс бас тэр шагаан юу хийдэг л ингээл гарч ирж байна. Тэгээ одоо хүн чинь мэддэг юмныхаа тухай ярьдаг гэдэг шиг Ховд аймгийн харуулснуур болохоор хотын шувууд их чуулдаг нутгал да. Тэгээд хотын шувуу гэдэг юм байхгүй болсон. Тоо толгоон цөөрсөн. За энд бол одоо экологийн талаас ч гэсэн чинь их асар тийм сонирхлийн үе рүүгээ явж байгаа юм л да нэг нь. Тэгээ энэний ард юу байгаа вэ гэхээр нөгөө хурдан морины хусуур хийх гэж тэр хотын шувууны одоо хошууг ашигладаг гэж. За эндээс улбалаад энэ тоо толгой цөөрөхөд асар их нөлөөссөн байна. Одоо сая тэр Батхан уулан дээр ч гэсэн яригч шүү дээ тий. Шагаан одоо сум хийх гэж. Ингэж ашигладаг гэд. За яг нэг өв соёлоо дэмжих гээд нөгөө нэг байглаа бол одоо бас үгүйсгээд байгаа. Бас нэг сонин тийм ээ хүндрэлтний бас л нэг одоо хэцүү ийм араншин болчиход байна шүү дээ. Тэгээ нэг гой булган шүвтэй байх гад нөгөө баахан хэрэмнүүдийг өнчрүүллээ гэдэг шиг тийм ээ. Яг энэний ард бас нэг ийм бас эмзэглэмээр юмнууд зөвхөн одоо тэр булган шүв бэрч хязгаарлагдахгүй асар хүнтэй, үн цэнтэй ийм зүйлүүд манай Монголд байна шүү дээ. Одоо жишээлбэл тэр хотон шүв байж болж байна. За одоо ингээд байгалийн онцгой ийм зүйлүүд бол байна. Энэ бүгдтэй бид бүхэн одоо нэг нүдний цэцгийн мэт гэж ярьцгаадаг шүү дээ тий. Ийм хайртай байх, хамгаалах, зүй зохистой хэрэглэх гэдэг ч юм уу мэдэхгүй. Энэ тал дээр илүү их одоо анхаарах зайлшгүй шаардлага бол үүссэн байгаа нь тодорхой харагдаж байгаа юм тий. Тэгээ одоо энэ манай аялал жуулчлалын яам, байгаль орчны яам, энэ соёлын яамууд төр засаг одоо отхоо гэдэг хүн ярихаасаа илүүтэй төр засгийн анхаарал таваад энэ байгаль их орноо хайрлж тэр зам маань хоордоод байгаа амьтдыг бид өсгөө үржүүлэх ёстой. Саяхан хүртэл манайхан чинь таг гэдэг юмтай байхгүй болцсон байсан шүү. Тэгсэн үнэ. Тэгэхэд бид гаднаас гартаа гадагшаа гаргасан дахиад буцаж их оронд авчиж нутгшуулаад таг одоо өсцөн тий. Аваа тоо толгойлтой болж шүү дээ. Одоо тэнтэй адилхан одоо манай Монгол одоо энэ хотон шуу, тон шуул, хэрэм. За одоо тэгээд мазаалаа. Энэ амьтдаа бид одоо анхаарахгүй болохгүй болсон тий. Одоо ч энэ манайч одоо энэ байгаль орчны яамнаас жил болгон хөнөөлт шавж устгах гад байгаль асар хэмжээний хорцсон. Энэ бол асар буруу. Би энэтэй санаа нийлдэг асар буруу. Тэрнийхээ оронд байгалыг байгалаар нөхөн сэрэх хэрэгтэй байхгүй. Тэр тоншоо шууг өсгөж үржүүлэх хэрэгтэй. Тэр тоо толгойг. Тэр хэрмийг тэр манайхан чинь тэгэл үгүй хэрмний тэр самар идэхгүй бол өглөө юу. Энэ би самар түгээд байгаа усууд ойлгодгүй байхгүй. Тэгээд тэр самараа төвчөд дандаа гадагшаа хятад руу гаргачихдаг тийм. Энэ Монголын энэ хош модны самар гэдэг чинь зөвхөн Монголд л багдаг. Орос Монголд хоёр дуурч. Оросууд тэр самараа экспортлж байна уу? Тэгэхээр манайхал экспортлол тэгэл маш олон хэрэмтүүд боож өгсөн хэрмийг хүртэл би харж байсан шүү дээ. Яа тий. Хэрэм ингээд манайхан ч ингээд хэрмний үүрийг ухчихдаг байхгүй. Тэр цайруулсан самарыг ухчихдаг. Тэгээд тэнтэс нь одоо хідэн шудаач самар гардаг юм би сайн мэдэхгүй байна. Тэгээд ямарсан ухангууд нөгөө самар хэрэм чинь хоолгүй болоод ирэхээр өөрийгөө болцдог багтдаг.
Дэндүү харамсмаар. Тэгэхээр одоо энэ төр зэсэг бол одоо энэ отхоо зүгээр ингээд отхоо гэдэг энэ судлаач яриад өнгөрөх биш. Энэ бүр ингээд үр дүнтэй ажил болоос те магадгүй марш гэдэг энэ ажил хийгээсэй гэж бодож байгаа. Хотон шуу сая та хэлстэй. Хотон шуу энэ хэрэм тоншуул мазаалаа энэ ховор амьтдуудыг бид өсгөө үрж. Та бас ууланд алхдаг хүний хувьд бол одоо жишээлбэл юуны асуудлыг ярьж исэн тийм ээ? Хэрэмний таншуулны асуудлыг бас ярьж исэн. Хөхөө шуу. Одоо хөхөө байхгүй. Одоо би ингээд ууланд ингээд зөндөөл алхах чинь тэгэхээр одоо нэг хүний оронд хөхөө сонсохгүй шүү дээ. Хөвчөө ууланд хөхөө шуу донгодноо гэдэг тийм сайхан дуу эс. Одоо дуул болоод үлдлээ те дууны нэг активд харсмаар. Одоо энэ хөхөр шуугөр өсгөө хүмүүжүүл. Одоо тэр нэг таншуул шуу ч өөрөө байгалийн эмч гэж биш ой модны эмч гэж ярьдаг штэ тий. Тэгэхээр заавал тэрний тоо толгойг нь өсгөх гээд бид нар уссаас тийм их замбраагүй их төлбөр аваад тэгээ төлбөр мөнгө гараад тэгээ тэрийг тэгж хор худалдаж явах хэрэг байна уу гэдэг асуудал ч гэсэн энэний дараа яригдах л асуудал байх тийм ээ. Байгалаар унган төрхийн алдагдуулах гол байгалаараа өөрөө тэр биог экологийн тэр тэнцвэр гэж юм биш. Байгаль ч өөрөө тэрийг цэвэрлждэг баг. Тэр цэвэрлэх нөхцөл боломжийг л манай эрдэмтэд гаргаж ирсэн. Одоо зүгээр яг нөгөө хэлэхэд одоо энэ байгалыг одоо хатсан модуудыг бол мэдээж хүн хэрэглэх ёстой тийм ээ. Тэгээ одоо нэг ийм ой нөхрөллүүд байдаг штэ. Тэгээ одоо энэ байгалыг чинь жилд нэг удаа одоо цэвэрлдэг те. Одоо ой нөхрөллүүд ингээд цэвэрлдэг гээл ингэдэг гівч энэ нь бас амар тийм эдийн засгийн амар их сонирхолтой болцсон. Тэгээд тэр нь одоо яг газрынхаа хөрсөн дээр бас яг 100% биелэхэд айгүй хэцүү болцсон юм шиг надад санагдаад идэв шүү дээ. Та энэ тал дээр юу гэж боддог вэ? Зөв. Ер нь тийм. Ер нь одоо санагдаад идэв шүү. Тий. Одоо тэр манай Монгол ойрны чинь 60-70% өгөрсөн. Өгөрсөн. Тэр онцмодыг цэвэрлэх нь бол зүгэсний хэрэг. Тэгэхгүй л түүмэр гараад байгаа. Яг үнэн тэгдэг те. Тэр цэвэрлэх ёстой. Гэхдээ цэвэрлэхдээ манайхан чинь тэгээд ан амьтад устгаад байх биш. Айлгаж хичээлгээд бол нүүдэлч монголч арт хүн бид нар ч бол байгаль дээлтэй ан амьтад хайрлж хамгаалах хэрэгтэй. Улаанбаатар хотын төр ягаад буг явж болдгоо. Тийм ээ. Туулгын ирэг дээр очиод тэр доргон ч юм уу тэр амьтад нь усны амьтад нь тэнцээ байж л гэл. Тэр ирвэхийн одоо сүүлийн үед миний нэг харж унш судалснаа манай Монголд ирвэхийн тоо байхгүй болсон. Нэр төрлөнд тус. Ер нь тус шатанд орцсон. Ирвэхэ. Тэр ирвэхийг авахалтай гэж байна. Одоо манай ч одоо ирвэхэ байхгүй. Могоо байхгүй. Одоо могоонууд нь устж байна. Ер нь ингээл яриад л маш олон ягаад тэр могоо тийм их устдах нөхцөл үүсэж байна. Могоо тэр ирвэхэ. Одоо л хүмүүс барьж авал устгаал тэгэл зөөгд байгаа. Тэгэхээр манайч одоо ан амьтдын тоо толгой манад ч одоо энэ экологийн тэнцвэрт байдал алдагдаж байна. Одоо Монголд ч зөвхөн хүн гэдэг штэ. Хүн өөрийнхөө ирэх ашигла яриад байдаг. Яг үнэн. За жирийн иргэн отхоо гэдэг хүн ирэх ашиг. Өнөөдөр маргаашийнхаа хууль шүүгэд хандаад ирэх ашиг хамгаалаад байдаг. Яг үнэн. Тэнт нэг ан амьтан толгойн цөөрөөд тэр ан амьтан одоо улаан номд очигдээд устж өгөх болоход тэн тэр хинч дуурдаг. За яг дуурч нутгийн хэрэгдэл баг. Нутгийн хэрэгдэл ярьдаг. За хэдэн жилийн өмнө манай энд энэ ийм амьтан байсан одоо. Тэгээ хурал мурал дээр одоо хийж байгаа сонсогддог шүү. Ийм амьтан байсан одоо тоо толох нь байхгүй мусцсан мөхцсөн. Ярил өнгөрч байгаа. Тэгээд хинтлэл нь юу хийхгүй. Ягаад тэр орон нутгийн иргэдийн төлөв юм хийхгүй. Бас харамсаар те. Тийм байна. Одоо сүүлийн үед нэг ийм айхтар зүйл бий болж л те. Ан амьтын ярьснаас гадна ангийн отог гэдэг юм байгуулагддаг болсон байна. Ялангуяа одоо нэг нэн ховор ан амьтдыг одоо гадаадын хүмүүс ирж агент юм биш үү? Тэгэхээр тэнд нь одоо ийм амьтныг одоо энэ газраас ингэж яана, ийм байрлалаас ингэж авална гэдэг ч юм уу тэднэрт одоо гол чиг үүрэг олгодог ийм учиртай хүмүүс байд юм байна. Тэгээ тэр нь одоо бас буруугаар ашиглагдвал хамгийн аюултай байхгүй юу? Тэгэхээр одоо энэ дээрээ яаж хяналт тавих вэ? Тэр зэлүүд одоо тийм аглаг хязгаарт одоо энэ юм дээр одоо яаж анхаарал тавьдсан болж гэх шиг тийм бодлууд бол одоо ингээд төрөөл байгаа. Тэр нь дэлхийн улс орны хөгжлийг харахад байгаль хамгаалахад нутгийн иргэдийн оролцоотойгоо байгаль хамгаалдаг. Тэрнээс тэнд нэг яам юм уу? Ой хамгаалагч, ой байцаа. Ганцаараа дийлэх байгаад тийм биз. Тэрийг хамгаалдаг. Тэгэхээр дэлхийн тэр туршлага практик тийм байгаа. А практик нь юу гэхээр нутгийн иргэдийн оролцоотойгоо байгаль хамгаалдаг.
тэр түүх дурсгал тэг сая дуртаад өнгөрстэй. Яг үнэ. Тэр түүх дурсгал, тэр ан амтан, тэр бүгдийг нутгийн хэрэглэн. Тэгэхээр нутгийн хэрэгдээ бид санхүүгийн хувьд жоохон тийм дэмжлэг үзүүлдэг ч юм уу тийм ээ. Дэмжиж одоо санхүүгийн хувьд хамтарч оршил олгож ямаар байна. Хамтарч ажиллах нөхцөл боломжийг сайжруулах, эргэх холбоогоо сайжруулж ийн гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тэгжээж л байгаль хамгаалагддаг зүйл. Ер нь дэлхийн парагт тийм л байдаг юм байна. За ингээд дараагийн сэдв бол одоо Баян богд хайрхан байгалийн нөөц газарт бол орсон байгаа. Говийн унган төрхийг хадгалж үлдсэн байгалийн өрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт газар Дорногов аймгийн Улаанбаатар сумын төвөөс хойш 20 км-ийн газарт уудан хөндөд байх Баян богд хайрхан юм. Эл хайрхныг Дорногов аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчтэй 2010 оны 12 дугаар сарын 15-ны тогтоолоор аймгийн байгалийн 9 гайхамшигын нэгээр багтаасан байна. яасан мөн тэгээ. Далайн түвшнээс дээш 1053 м-т өргөгдсөн Баян богд уулыг 1997 онд байгалийн нөөц ангиллаар 30 га талбайтаагаар аймгийн тусгай хамгаалтанд бол авсан байна. Дөрвөн зүгтээ олон модтой сайр голтой төдийгүй баруун талд буй 3 амыг 3 ханхуйг гэнэ. 15-аас 30 м өндөр хатан хавцлах хязгаартай. Хойд талд нь шугам татсан мэт битүү шигүү ургасан буйс хайлаас мод өвс урмуултай амыг их ханхуйг гэнэ. Энд төрөл бүрийн могоотой учир догшин гэлцдэг. Уулын өндөрлөг тахилахад овооны оройгоос харахад 4 зүг 8 зохиост байгаа бүхэн тод харагддаг. Уулын олон хавцал жалга сархиаг хатан хавцал нь байшин байрлага мэт сүрлэг. Энд төрөл бүрийн хайлаас буйс, алтан харган, зээргэн, будраган, шавг, аг, таан, агруу, ганг, гашуу, жихэр өвс, тисэг, нохойн ширэм, таан, хөмөөл, хар өвс, таван салаа зэрэг эмчилгээний болон төрөл бүрийн шимт ургамлууд ургадаг. Бороо их хур ихтэй жил хад жалга бүрд ус тогтон мал амтны ундаалдаг. Энэ ууланд өнөг чон аргал янгэр ан амтан элбэг тул 1960-аад оноос хойш гадаад дотоодын зочид төлөөлөгч ан амтан анхаар үзэж сонирхоор олонтой ирдэг. Уулын ойролцоо хонгор, бэрх, салбар, баг богд, хавирга, зүрх, хар овоо, өндөр улаан, цэцэрлэгийн уул овоо үзэгсэн төгсдөр бөгөөд араатан амьтад айл мал сүрэг нутгалдаг аятаа таатай орчин байна. Тиймээс Баян богд хайрхын говийн унган төрхийг хадгалаач гэж үтсэн байна. Тэгэхээр одоо Дорногов аймаг бол нэлээд их тийм чухал шийдвэр гаргацсан байна шүү дээ. Аймгаасаа тий. Нэг бол одоо ингээд тусгай хамгаалттай гэдэг ч юм уу ийм байлгая гэдэг. Тэгээ ингэхээр чин мэдээж байгаль хамгаалагчид нь тэн дээр бас онц чухал анхаарал хандуулж ажиллана гэсэн үг тийм ээ. Тий. Иргэдийн төлөөлөгчдийн хурлан л шийдвэр гаргаж байна шүү дээ тий. Тэгэхээр аймаг болгоно нэг ийм санаачлаг гаргуул ирнэ бас их зүгээр юм шүү. Ер нь одоо нэг бид 7 гайхамшиг гэж ярьдаг шүү дээ дэлхийн тий. Тэрэн шиг аймгийн одоо 7 гайхамшиг тэрэндээ бас тодорхой хэмжээний одоо хамгаалалт гэдэг ч юм уу тодорхой хэмжээний бас ач холбогдол өгдөг. Ийм байвал бас нөгөө талдаа бол байгалаа хамгаалах тал дээр бол ахиц бүр илүү анхаарал хандуулагдах магадлал бас өндөртэй юм байна л да тийм ээ. Тий. Ер нь манайхаа одоо энэ нутгийн иргэдийн төлөөл нутгийн тий одоо өөрөө удирдах тий нутгийн өөрөө тэр нь бол зөв. Одоо нутгийн иргэд одоо ингээл байгалаа хамгаалахад оролцдог. Байгалаа нөхөн сэргээд оролцдог. Яг үнэ. Тий. Одоо ингэж одоо ингээл битээр ингээл ярингууд энэ их сайхан үзэгсэлэн төгөл төр сайхан газар байна. Уул ус байна гэж ингээл ярьж штэ тий. Тэгээ энэний одоо энэ цаашаад энэ онгон дагшин байлгах энэ төрхтөөр нь хин хизээ яаж анхаарах юм бэ гэж ярихаар за мэдээж одоо ингээл нэгдүгээрт бол төрийн одоо энэ байгууллагын талаар бол ярих чинь хоёрдугаарт бол тэгэл нутгийн иргэд гэдэг яриа бол одоо байнга орж ирж штэ тий. Тэгэхээр энэ нутгийн иргэдтэйгээ хамтарч ажиллах нутгийн иргэдээ бол дэмжих энэ бол одоо зайлшгүй одоо чухал байна гэдэг нь бол эндээс бол тодорхой одоо харагдчих шиг байна гэж. За дараагийн ярих хайрхан бол Баян хайрхан эртний тахилгад болов. Бүх дэлхий харагддаг хэмээх нь бол Увс аймгийн Малчин сумын нутагт орших бөгөөд далайн түвшнээс дээш 2273 м өндөрт өргөгдсөн эртний тахилгатай хайрхан болов. 17 дугаар зууны дунд үед 10 баядын хошууны ноёд цуглаар нутаг усаа хойч үедээ бүрэн бүтэн үлдээж дээдлэн хайлаж явах арга ухааны тухай ярилцаж эдгээр хошууны нутагт орших онцгой дөрвөн газрыг тахилгатай болгон бомб залж байрлуулахаар санаа нэгдсэн гэдэг.
Эдүгээгийн Хяргас сумын нутагт байх, Бор хайрхан, Малчин сумын нутагт байх, Баян хайрхан, Зүүн говь сумын нутагт байх, Өгөөмөр хайрхан, Тэс сумын нутагт байх, Цагаан эрэгт Мөнөөхөн бомба байрлуулан дахих болсон байна. Энэ дөрвөн газрын алиас нь ч харсан нөгөө гурав нь заавал харагддаг бөгөөд хошуу нутгаа ижил тэгш харж хандаж байхыг бэлэгдсэн хэмээж үтсэн байна. Энэ Баян хайрхан бол одоо анх эртний тахлагт байна. Одоо хүннүг үед. Тийм үү. Тэгэхээр манай монголчууд ер нь эртээрээс өсвөлээл ер нь тахлагч овоогоо дахиж шүтэж ирсэн байна. Одоо тэр овоо босгож байгаа шүү дээ. За тэгдэг. За. Одоо энэ уул гэдэг ном дээр цаашаа яригдана. 99 овоо гэж одоо хойшоо яригдана л да. Илүү дэлгэрэнгүй очсон. Тэр овоо ч л анх хүн төлөвт үстэл аюул ан амтан элбэг газрыг тохио өгдөг гэсэн байна. Овоо анх тэгж болсон. Одоо нэгснэ зүг чигийн баримжаал болдог. Хэл хязгаарын юм тий баруун зүүн одоо тэр нөгөө зүг чигийг л баримжаа болсон баг тухайд анх ашиглагд та. Тэг яг тэр нь ингэж хөгжиж явсараад энэ цаг үед бол одоо ингээд уулс дахих байсан. Одоо магадгүй 12 дугаар зууны үед дайм байлдын үед хэрэгэлдэг гэсэн тийм. Ухрах ч юм уу тогтлох. Одоо гал асааж овоон дээр гал асаадаг. Тэгээ утаагаар нэг нэгэндээ мэдээ өгдөг. Тэгж хэрэгэлдэг гэсэн баг. За тэгэд одоо энэ Бэлхоо уул гэж байгаа юм л да. За аль аймгийн нутагт Алтай нурууны Баяуул аймагт байгаа. Алтай нурууны ноён оргил далайн түвшнээс дээш 4506 м-т өргөгдсөн баг. Алтай нурууны салбар Катуны нуруунд Орос Казахстаны хил дээр оршиж байгаа. Одоо ёстой жинхэнэ үзэсгэлэн төгөлдөр газар байх нь шүү дээ. Одоо энэ Бэлхоо уул ч л одоо энэ Алтай нуруу одоо манай Алтай тамгад байгаа шүү дээ. Яг үнэ. Тэрний ноён оргил л баг. Одоо Орос Казахстан нутгийн хил дээр оршдог. Тэр цаашаа би зүгээр явж үзээгүй. Явсан хүмүүс бол гайхацсан ирд юм билээ шүү. Оросын талаас Алтай орны Уст Кокса аймаг, Казахстаны талаас Дорнод Казахстан мужийн нутагт бол байж байгаа. Уулнаас Катун гол, Ирчис голлын салаа их авч урсдаг. Анх 1914 онд Троно хэмээх уулчин энэ уулын өргөлд гарсан баг. Тэгэхээр энэ Бэлхоо бол одоо манай Алтай нурууны ноён өргөл. Алтай тамгад. За тэгээд чи одоо үзэсгэлэн төгөлдөр бол гайхамшигтай газар байдаг гэж би одоо хідэнтэй сонсч ирсэн шүү. Явсан хүнээс үтсэн хүнээс нь тий. За ингээд дараагийн уул усыг Бэндрэ хаан уул байгалийн дурсгалт газар Англид ордог. За Бэндрэ хаан уулны Хинтээ аймгийн Бачрет сумын төвөөс урагш 15 км-ийн зайд Хинтээ нурууны зүүн төгсгөлд орших бөгөөд байгалийн өрмөц тогтцоос гадна түүхийн дурсгал ихтэй үзэгсэн туул бөгөөд далайн түвшнээс дээш 1338.8 м өндөрт өргөгдсөн ба. Уул нь ойд хэрийн бүсийн ойн бараг өмнөд хилэнд болдог. Овооны урд дор Бэндэр нуур оршдог. Бэндрийн уулын ам хөндийн голууд хурхийн гол руу цутгадаг бөгөөд ойр орчимд нь дулын гоцгор уул, дарсан гол уул, ёл уул зэрэг дундаж өндөр бүхий уул улсаар байхаас гадна хамгийн өндөр нь Тодонтын өндөр уул далайн түвшнээс дээш 1574.5 м өндөрт өргөгдсөн ба. Энд ойд хэрийн ландшафт цонхолдог. Ойд хэрийн урмал амьтан байх боловч амьтны аймгийн хувьд баян биш юм. Бэндрийн ууланд Бэндэр уулын овоо түүний орчмоор дөрвөлжин боош, чулуун цэгийн дурсгал, аршаан хадны тамга тэмдгийн дурсгал, үзүр зохионы хадны зураг, хажуу нуурын буган чулуу хөршөө, булш, өглөгчийн хэрэм зэрэг төөх соёлын үн туслууд их байна. Та өглөгчийн хэрэмгийг сонсчихсан те? Тий. Бэндрийн хаан уулыг улсын их хурлын 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 57 дугаар тогтоолоор байгалийн дурсгалт газрын ангилаар улсын тусгай хамгаалтанд авсан бөгөөд нийт 5736 талбайт. Ийм дурсгалтай. За дараагийнх нь болтой зэрэг энэ Бэндэр овоог дээрэл өнөөдөр нэвтрүүлгээ төгсгөө хөө. За тэгээд за. Бэндэр овоо нь болтой зэрэг талхад уул байгаа. За. Хинтээ аймгийн Бачрет сумын нутагт байх овоо бөгөөд шургаар модоор барьж дээр нь чулуу овоо босгосон байдаг нь өрмөц билээ. Энэ овооны зүүн урд талд нь эртний зураг, элдв янзын тамганы бичиг дардс бүхий аршин хад байдаг. Сайд дурдсан тий. Аршин хаднаас хийсэн хэдэн зуун тамга тэмдэг хүн амьтны дүрсэн түүхийн өөр үед хамаарх аж. Үүнд хөхтөн амьтны хамгийн анхны хэлбэр савгт хэрсэн. Хүн төрлөختөнтэй хамгийн удаан амьдарсан аврах том хөхтөн арслан зан. Зэрэг амьтанг дүрсэлсэн байдаг. Одоогоос 40-оос 14 мянган жилийн өмнө Хинтээ нуруугаар амьдарч байсан эртний хүмүүс цахиураар зэвсэг хийж хулан, арслан, зан, савгт хэрс зэргийг агнаж амьдардаг байсныг
уг аршин хадны зургууд гიშэлж байгаа. Бачирит сумын төвөөс урагш 45 км-ийн зайд орших Бэндрийн овуулын үзүр овог 17 дугаар зууны үед анх богд гэгийн зан азар ононгийн халуун аршинд бараалахад буцах замдаа их хинтийн нурууны төгсгөл овоо ихсийн газар өршөөс нутаг хэмээн дээдлэн тагсан тухай домглон ярилцдаг. Бэндэр овоо орчмын нутаг нь Монгол нутагт амьдарч байсан эртний хүмүүс Овг аймагт улс гүрний түүхэн олон үед хамаарагдах дурсгалуудыг агуулж байдгаараа түүхэн ихээхэн холбогдлоо онцлогтой. Тухайлбал овооноос зүүн зүгт хурх зуухын баян голуудын бэлчээр рүү орж төрж орсон хошууны үзүүрийн мөргөцөг дээрх палеолит, мезолит, неолитийн үеийн чулуун цэсэг хүн амьтны зураг бүхий зургад тамгонууд орхон инээсэн Монгол төвд нанхиад зэрэг бичээсүүд бүхий аршин хаднаас хойш өглөгчийн горхны хой талд орших үзүүр зохио дээрх урдаа 2-3 хүн хөтсөн мордын цуваг зурсан зургууд мөн аршин хаднаас 2 км-ийн эргэн тойрондоо 12 дөрвөлжин булш бүхий 230-аас 250 см өндөр 41-ээс 42 см өргөн ийм их хэмжээний зузаантай 9 чулуу 2 буган чулуу хөшөө байдаг. Энэ орчмын түүх соёлын дурсгалыг байгалийн сайхантай хослуулан үлдэх зорилгоор орон нутгийн хамгаалтанд бол авсан баг. Хинтээ аймгийн Бачирит сумын нутагт орших өнөө гэхээр Монголын нууц төвчөнд нэрээ бараг хэвэр хадгалан байгаа Бэндрийн овуулын зүүн шувтрах дээрх Бэндэр овоо нь бүс нутгийн хэмжээний хамгийн том тахилах газар болж байгаа. Бэндэр овоог нутгийн иргэд жил бүр хавар цаг тагсаар байгаа бөгөөд идвгэ ихээхэн зохион байгуулалтанд орж зөвхөн Бачирит төдийгүй хөрш Бэндэр хурах өмнө дэлгэр сумдын иргэд жил бүр ээлжлэн овоо тахилахын зан үйлийг хариуцсан гүйцэтгэх зайг нэгэнт бол тогтсон ба. Жил бүрийн тахилахын үеэр хот өрх айлуудаас өргсөн хоньны ууц дунджаар 50-аас 60 ширхэг болдог бөгөөд тахилын дараа овоондоо өргсөн шүүснээс төрөлсөд нутгийнхантаа хувь хүртээдэг ажилтаа. 1960-ад оны ихэр Хэ Перлегийн хамт Бурхан халдун хавар судалгаа хийсэн Германы эрдэмтэн Штюберт Бэндэр овоо нь дөрвөлжин хэлбэртэй шавар хашлахын тунд чулуу дүүргэн овоосон ба түүний гадар олон мөчрөөр хөрөлөсөн байна. Түүний дөрөн зүгт нь буюу хойд өмнөд хитгээд тусвар 16, зүүн талд нь 21 овоо байгааг би тоолов. Төв овоонд нь майны 6 хүсэг болон төвд бичгтээ олон янзын бичээс хямрын дарцаг тэргүүднээ дүүрсэн бай. Бэндэр овоо нь Чингис хааны домогтой холбогддог. Энэ цагаас нэлээд алдартай дахиад болон өргөлийн газар болсон бөгөөд Бэндэр овооны дор 60 хонь 64 үхрийг булсан. Хэмэх мэдээг тэмдэглэн үлдээсэн бол нэрт судлаач Егор де Хайхевилдц 1997 оны 8 дугаар сард энэ нутгаар аялах явцдаа Бэндэр уулыг 2 удаа дагсан баримт байх ба нэг нь Чингис хаанд нөгөө нь лалын шашны зан үйлд зориулсан ба хамгийн сүүлд дахилах нь 1927 онд болсон хэмээн дурдсамаа. Гадны судлаачны тэмдэглэлээс үзэхэд Бэндэр овооны дахилах нь Чингис хаантай салшгүй холбоотой бөгөөд 20 дугаар зууны үе ихэнх үе хүртэл тогтмол хийгдсэн байсан нь харагдаж байна. 60-ад оны үед өнөөгийн төрхөө хэдэн олсон төдийг нутгийн иргэд нийлт талд боловч шүтсээр байсныг дээрх тэмдэглэлээс харж болж байгаа. Ийм хэлбэрээр Бэндэр овооны дахилах нь үржсээр 90 онтой холбогдсон байна. Бас халахын анх дугаар богод өндөр гэгийн зан базар ононгийн халуун аршинд морилох явцдаа энэ тас саадсан байна. Ихсийн газар өршөөсөн газар гэж тагсан тухайч байдаг. Ер нь нутаг усаа их сайхан зохион байгуулалтаа нутаг нугийнхаа ард түмнийг оролцуулаад их сайхан тэгдэг ёс уламжилттай ард түмэн байна тийм ээ. Одоо жишээлбэл энэ уул овоог тагж байгаа. Энэ ах дүүнэр бол их сайхан одоо эмгцэгц зохион байгуул сайтай тагиж одоо шүтэж за тэгээд ер нь ингээ түүхийнхаа хувьд бол том ач холбогддог хүч шүү дээ тийм ээ. Ихсийн газар гэдэг нь юу суудахтай гэвэл Монголын нууц төвчөөний 70 дахь зүйлд тэр хавар Амбгай хааны хатад Орбай сохтой хоёр ихсийн газар тайлаг гаргасан өвлөн үжин хожимдож хурч очиод хожимдуулсан Орбай сохтой хоёрт өвлөн үжин өгүүлрэн Есхөө Баатрыг өхөө гэж хөвгүүдийг минь том болоогүй гэж ихсийн хишгээс идэж үүснээс сархтаа сайхан хождуулуу та нар үцтвэл амхиндаа идэх үл сэрээ нүүх болоо та нар химээ жүхэ гэжээ. Монголын нууц төвчөөний 70 дугаар зүйлд хавар цагт хатад ихсийн газарт очиж дахлах хийсэн тухай мэдээ нь монголчуудын дахлахын зан үйлийн талаар дурдсан хамгийн их толбогдох баримт болж байна. Язгууртан овгууд өөрийн эрх мэдэл сүр хүч, ноёлох байр сууриа хадгалах үүднээс сүлд хямаар даатгсан шүтэнтэй байх шаардлагатай.
шаардлага тулгарсан хэрэгцээ зайлшгүй урган гарах тул агуйг үг дээдсээ сүр хүчийг дээдлэн анхлан голомтой бадараас нутагт нь шүтэн жил бүрийн хавар цагт ирж тахилгахын шалтгаан болсон болтой. Тиймээс ихсийн газар нь тахилах өвөг дээдсэн шарил нутглуулсан онгод зориулагдсан хэмээн судлаачид үзсээр байгаа нь ташаа бол байгаа нь бөгөөд бүрт чон тэргүүтээ Монгол аймагуд бурхан халдун уулна ярьж голомтой бадаас экстет зарим газар төгөж тахилах гэж үзүүштэй юм гэж эрдэмтэд одоо өгдсөн баг. Тэгэхээр нөгөө ихсийн газар гэдэг бол одоо их маргаантай сэдв л. Зарим эрдэмтэд болохоор одоо бурхан халдууныг хэлээд байгаа. Зарим нь зэрэг одоо биний энэ дурдж байгаа. Энэ биндрий овог гэдэг. Зөв. За энэ бол тэгээд яг эрдэмтэд маань одоо тэгээд эцсүүлдэ тэгээд цэг тавьяац тий нэг талдаа шийдээ тий асуудлыг ингэж шийдэгдэх баг. За ингээд уул номын агуулгыг та бүхэнд хүргэж байгаа. Хэдүүлээ бас энэ сая ярьсан уул тахилгынхаа тухай үргэлжлүүлж яриа дараагийнхаа нэвтрүүлгээр яваарай гэж ингэж бодож байна. Тэгээд манай номын хавчуурга нэвтрүүлгийн одоо зочноор зохиогч за Уйл Довгийн Бадарчин одхуу оролцож одоо одхуу багш маань бизнесийн удирдлагын докторант ийм хүн байгаа. За бид бүхэн бас Монголын бас эртний хотуудын тухай одоо дурсан баримтуудыг хүргэсэн бол одоо уулнуудын талаар баримтуудыг бас хүргэж байгаа. За зөвхөн уул биш тухайн уул хаана байхаас гадна ямар тахилах шүтлэгтэй ямар одоо ийм уул юм бэ гэдэг энэ тал дээрээ бол илүү их одоо танин мэдхэн хувьд мэдээлэл та бүхэндээ хүргэж байгаамаа. Ингээд номын хавчуурга нэвтрүүлгийн одоо найруулагч Илбэг Заяа хөтгч галсан. За докторант одоо отхуу нар ажил та бүхэнд уул номын агуулгыг хүргэлээ. Ингээд өнөөдрийн нэвтрүүлэгтээ хамтаас ирэх хүмүүст сонсогч та бүхэнд гялалаа зам отхуу докторантаа баярлалаа. За баярлалаа. За ингээд өнөөдрийн номын хавчуурга нэвтрүүлгээ энд хүрээд жаргаж байна. Хамтаа бас ирэх хүмүүст сонсогч та бүхэнд гялалаа.